Сайн байцгаана уу? Онлайн сургалтын арга зүй хичээлийн модуль хөгжүүлэх гэсэн видеогоор та бүхэнтэй уулзч байгаа таатай байна. Ингээд химийн хичээлийг сонгож авсан. Энэ дотор болохоор органик бодис шин чанар гэсэн бүлэгт 6 сэдв байгаа. Энэ 6 сэдвээ болохоор 2 модуль болгон төлөвлөж хийхээр шийдлээ. За үүнийд бол курс хичээл рүү ороод modules гэсэн талбарыг сонгохоор create new module гэсэн команд үүнийг сонгоод module name дээр болохоор module 1 гэд нэрээ өгнө. Тэгээд add module товчийг дарна. За хоёр дахь модулоо нэмэх модуль гэсэн secret товчон дээр дараад module name дээр нь module 2 гэдэг. За тухайн модуль хичээл байршуулах хуудас үүсгэхийн тулд нэмэх тэмдэгтийг дээр дараад page new page. За page name талбарт хичээлийнхээ нэрийг өгдөг байгаа. За хичээл заавал 1 цэг тавиад шатмаа түвшний их үсвэр. За байгалийн хий гэсэн сэдв хичээл 1 байгаа. За ингээд нэрээ бичээд add item. За ингээ анхны хичээл нэмэгдлээ. За мөн адилхан модуль 1-ийн ард байгаа нэмэгт овч. За энэ үл ямар нэгэн зүйл өөрчлөхгүй шууд хичээл 2 болгоод хичээлийн сэдвийг өөрчилнө. Хээ үсгийн томоор тэгээд жижигээр бичээд заавал 25 бичээд цэг тавиад заавал энэ үсгийн томоор нэрт тэгээд нүүрс энэ item. За 3 дахь хичээлээ нэмье. За мөн адилхан page name дээр шууд өөрчлөлт явна. За хичээл 3 цэг тавиулаа заавалаа. Тэгээд нүүрс стөрөгч. За ингээд мөн адилхан add item. За модуль 2 дээр хичээл 4-өө нэмэх учраас модуль 2-ын ард байгаа нэмэгт овч тэгээд хичээл 4 болгон өөрчлөлт сэдвээ бичээд add item. Спишт яа туш add item. За даавах хичээлээ нэмцгээе. Хичээл 4-ийг 5 болгоно. Тэгээд сэдвээ өөрчилж бичнэ. За сэрэл карбон хүчил item. За хамгийн сүүлийн 6 дахь сэдвээ хичээлийн нэмцгээе. За хичээл 6 болгож өөрчлөлт. За макро молекул нэгдэл. За ингээд 6 хичээл байршуулах хуудаснуудаа үүсгэсэн. За үүний дараа бүгдээрээ модуль-үүдээр хэлэлцүүлгүүдийг нэмэх байгаа. За та нар анзаарсан бол бичлэгийг сайн анзаарах хэрэгтэй. Эхний үсгүүдийн дангаар том яг монгол хэлнийхээ дүгнээр бүгдээр бичих хэрэгтэй. За модуль 1-ийн ард байгаа нэмэгт овч. Тэгээд discussion, new topic. Тэгээд topic name дээр болохоор хэлэлцүүлэг 1 add item. За 2-7 хоногт нэг удаа хэлэлцүүлэг хийж гэж бодвол за хэлэлцүүлэг 2. За тэгэхээр нэг модуль дээр 2 хэлэлцүүлэгтэй явчих. За хэлэлцүүлэг 1 болохоор хичээл 1-ийн доод нэгээ үзснийхээ дараа хэлэлцүүлэг 1-ийг хийн. Гэж төлөвлөд явъя. За модуль 2 дээр бүгд хэлэлцүүлэг 3-ыг нэмээд за хэлэлцүүлэг 4-ийг мөн адилхан модуль 2 дээр нэмье. За тэгэхээр бүгдээрээ 2 хичээлд ерөнхийдөө 1 хэлэлцүүлэг байгаа гэж ойлгоод явчих. За ингээд хичээл 4 5-ын дараа хэлэлцүүлэг 3 хийнэ. За одоо бүгдээр үнэлгээтэй даалгавар нэмэхийн тулд нэмхэн товчоо дараад assignment гэдгийг өөрчлөөд new assignment. Assignment name дээр бүгдээр дасгал 1 гэж өгөөрэй. За ингээд модуль 1 дээр дасгал 2-оо нэмнэ. Assignment name-ийг өөрчлөхгүй шууд дасгал 2 болгон өөрчлөөд add item. За дасгал 1-ийг бүгдээр хичээл 2 үзсний дараа дасгал 1 хийлье.
За дасгал 2-ыг бол хилцүүлэх 2-ын дасгал 2 хэлье. За дасгал 3-ыг мэдээж бүгдээрээ модуль 2 дээр нэмэх байгаа. За ингээд дасгал 3 авч add item. За дасгал 3-ыг бол хичээл 4-ийн дараа хийлгэе. За ингээд дасгал 4-ийг болохоор хамгийн сүүлд дасгал 4 нэмж. За ингээд бүгдээр дасгал хилцүүлэх хичээл байршуулгуудсан болсон. За үүний дараа мэдээж бүгдээр шалгалт. За quiz гэдэг энэ дээр бүгдээр new quiz-ийг сонгоод quiz name гэдэг шалгалт 1 зэрэг тавиад. За дараад нь модуль 2 дээр дасгал шалгалт 2. За ингээд add item. За шалгалтууд мэдээд хичээл дасгалууд бүгдийг хийж дуусны дараа бүгд шалгалт авахаар модуль үүсгэж байлаа. За ингээд бүгдээр 2 модуль үүсгэжлээ. За одоо модулийн ард байгаа бөөрийнхий 6-аас та хүчин дээр дарахаар бүгд ногоон буюу publish болно. За publish болгоснороо суралцагчдад таны хийсэн зүйлс чинь харагдах болно гэсэн үг, боломжтой болно гэсэн үг. За ингээд бүгдийг publish хийлээ. За одоо бүгдээрээ зөв хийснээ шалгаж үзэхийн тулд за discussions гэдээ орохоор 4 хилцүүлэг байгаа. За pages гэдээ орох юм бол 6 хичээл. За хэрвээ та нарт 5 сэдв байсан бол 5 хичээл, 4 сэдв байсан бол 4 хичээл, за 8 сэдв байсан бол 8 хичээлийн хуудас мэдээж үүснэ. За assignments гэдэг дотор бол 4 дасгал тэгээд 20 шалгалт үүссэн байх ёстой. За quiz гэдээ орохоор бол шалгалтууд байгаа. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.